За сайн байцгаана уу, залуу уран бүтээлч Бишрэлт байна. За миний дуртай 5 кино би болохоор одоо ийм бохгүй. Одоо нэг юунаас жоохон өөддгөө төрлийн хүн бохгүй. Тэгээд за би хамгийн ихэнд Crashland юу оныг хэлнэ. Би энийг 20 үзсэн. Бүр яг тасралтгүй одоо юу гэдгийг за нэг үзчихий та гэд гарснаас нь хойш бүр 20 үзсэн те. Хой солонгос юм байдаг, нүүн солонгос юм байдаг гэж би бүр яг тэр болгоныг үздэг байхгүй. За дараагийн кино, хоёр дахь кино нь болохоор Итван класс. Би бүр өсийг ингээд дуурайлгаад одоо миний одоо Facebook, Instagram-аар би алдсан байхгүй. Тэгээд шинээр нээжсэн. Тэгэхээр хуучин дээр маань байгаа гэж магадгүй бах. Миний үс юм Итван классын тэр хин шиг байсан байхгүй. Одоо Боксожи шиг байсан байхгүй. Бүр яг тийм болгож ийсэн би өөрөө бас 20 үзсэн. Царайн нэг юм жаа төстэй биш. Үгүй төстэй биш. Би өөрийгөө бодлоо төстэй гэж боддог байхгүй. Тэгэхээр яг ингээ харахаар бас төстэй биш юм бэлээ. Манайд чи бас гоё. Бүр гоё залуу шүү дээ. За тэгээ 3 болохоор нөгөө ийм нэгэнд орлоо. Тэгээ би тэрийг бас амар их үздэг ш тэр нь. Одоо туулай хүү бүжин гэл. Тэгээ тэр чинь 1 2 дугаар ангитай. Тэгээ тэрийг ингээ үзээд тэр нэг юм гоё дурлал байдаг ш дээ. Эхтэн нэг юм анх ингээ гоё дурлахын гоё байдаг ш дээ. Тэ нэг юм хөлмөл хөнгөрөөд л тэ хинийч барьж аваад нэг үнсчмээр юм шиг те хинтээ чамаагүй тэрвэрлдчмээр юм шиг нэг тийм хүн ингээ нэг зөрсөн хүн нэг юм хитэн хүн харахаар нэг юм дурладаг ш тийм нас байдаг ш тийм бид нар нэг өсвөр үе тийм үе дээрээ би ингээ үзчихсэн болохоор над тэр ийм нэгэн дурлал бас аим гоё нэг тийм юу тийм зүрхний тэр юм шанц нэг тийм те нөгөө тийм нэг юм цаатах юмыг ингээ нэг юм хөдлөгдөг тийм кино. Дөрөвт нь болохоор нөгөө Blue Town гэдэг одоо би нэрийн зөвлөж байгаа. Анч нохот гэдэг Season 1, Season 2 сүүл нөө Rain тоглодог. Тэр нөө боксчтай. Тэгээ би тэрийг бас амар үздэг дуртай. Тэгээд саяхан баг сүүлийн ангийн үзээд манай ингээд гараад ирдэ штэ. Яа тэгээ хамгийн сүүл дээр нөгөө юг үз дуусгасан байна. Одоо хүн болгонд үзэж байгаа л үү те нөгөө Боксожо бас хамгийн сүүлд нь гарч ирээд тохиролцоод дуусна штэ Rainтэй. Тэгээ тэрийг үзэх дуртай. Би яагаад ч энэ зүгээр юу шүү. Миний л бодол шүү. Би энэ хамгийн сүүлд энэ юу F-студийн Амрын ахын хийсэн Хүч зам гэх кино би өөрөө тоглосон бохгүй юу. Нэг юм аимхай тэслэгчийн дөр тоглосон юм. Тэгээд би яагаад ч юм тэр кинонд бүр амар дуртай болсон. Хүмүүсүүдийн одоо тэр нэг доторх байгаа хүмүүсүүдийн хандлага тий харилцаа тэгээд энэ киног ингээ үзсэхдээ надад нэг тийм аим гоё нэг юм өөрөө тоглосон мөртлөө дараа нь ингээ кино театрт ингээ нээлттэйгээ би өөрөө үзсэн бохгүй. Тэгэхдээ надад нэг юм аим гоё сэтгэл ингээ төрж ирсэн. Нэг юм зүрхэнд бас нэг юм тусдаг штеп хүнд нэг тийм сэтгэл төрж ирсэн болохоор хамгийн сүүлд би одоо өөрийнхөө тоглосон Амрын ахын хийсэн Хүч зам гэдэг кинонд бас дуртай. За ийм 5 кинонд би дуртай.